болсон. Тэрмэн нэмэн гэдэг хамгийн хайртай хүмүүс илж тэртэй жилүүдийн цаана аваачаад хорчдог. Өршөөлгүй хатан тоглоомтойд нь өөр хинт ч бишгүй бурхан хаяа гомддог болсон. Тэрхээгээд бурхан намайг орхиог үнэн тэмдэглэхгүй ч яг л дэрэг байгаа мэдрэгдэн хажин хатар зурсан нулимс хатаж амжихаас өмнө үйл үзэгдэх материалаар арчиж өгөөд өөрийн туяагаар намайг шагнаж нарны хөдлөөр альсрахын мэдэрдэг хүүхдийн инээж хөөрхөн цэцгэн тэр шургаж хүний дулаахан сэтгэл бурхан нуурдаж байх шиг санагддаг. Бусдын зовлон чигтдэг амьсганд минь харьцуулагдаж буян нүглийн дэнсийг тэмдэглэж байх шиг санагддаг. Өмссөн цамцаан тайлаад эргэж ирэх шиг өөрсдөө бид орчлохоор алсын аян мордох юрийн бус өндөр бусганы зам бурхнаа хайсаар адна юрөөстэй ганц лагшин бурхнаа олохдоо нэг болно. Бурхан бид хоёр нуугдаж тоглосон ээжихэн гэрэл гэвлийг сэнтий хийж залраад эргээд ирэх замруулынгийн түмүрчтэй магнаас дээр бодомгүй цагийг тохиноолох дээдэн зархил дээр бурхан бидний хараар мотодог болно. Сум сургуудад хайгаад ирээд энэ судруудын мөр дундаас хайж ирдэг энэ бурхан гэдэг чинь бидний сэтгэл зүрхэнд байдаг. Сундууд дээр байдаг болов наатан энэ нөгөө сэтгэл гэдэг сэрдэг өгөөд тунгалаг эрхтэн гэж сударт байдаг. Сэтгэл гэдэг бол сэрдэг эрхтэн юм байна. Сэтгэлийг яаж сэрэх вэ гэхлээр сайхан сэтгэлээр. Шүлэг яруу найр гэдэг бол сайхан сэтгэлийн огт гэж хэрвээ байдаг юм бол бурханыг бид нар сэтгэл зүрхэндээ сэрэмээр байгаамаа. Бидний олон зовлон энэ нөгөө 10 хар нүглийг үйлсэн тэр мөнхийн харанхуугаас болж байгаа гэж бид нар ярьдаг. Яг зөвхөн мөнхийн харанхуу гэж юунаас болдгоо зөвхөн амиа бодсон сэтгэл атгахаас болдог гэж ярьдаг штеп. Хэдийгээр тэр нэг олон шат дамжлагтай 10 хар нүглгээд бид нар социализмын үед бид нар чинь бурхны шашныг их буруугаар нам зохиол киноор буруугаар ойлгуулад байсан. Гэтэл судрын үгс бидэнд ийм ойрхон байдаг. Ерөөс энэ дотор чинь хүн зүрх байгаасаа ээж авдаа хайртай байв. Ээж аваагаа хайрлах хэрэгжиж чадахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй. Чи хүүхдээ хайрлаж чадахгүй. Гэтэл ямар нэгэн өнгө жишээлбэл одоо энэ би энгийн жишээлтэй. Яг санаанд орж ид би хэлчихье. Жишээлбэл бензин явуулсан гэж манай захмын 13 тамхтай удахтын араас гарсан 14 дахь тамхтай удах гэж хэлж болохоор Дарны нэг ярмаар бензин явуулсан жишээлбэл юу гэж хэлсэн гэхээр нөгөө алан дэлхий төрсөн нь учиртай гэж шүлэг байдаг шүү дээ. Алхтай шүлэг нь. Тэгээд тэр алхтай тэр шүлгэндээ юу бичсэн байт юм бэ гэхээр тас хараад төрсөн нь учиртай тэр төрсөн эцгийнхэн ингэж алан дэлхий төрсөн нь учиртай адуу манаж дассан атархан талмагтаа анхны хайртай учирч гинэн сэтгэл эмнэг сэтгэлийн уйраагаар аз тогтож амьдралын турш мөрөдөх гэсэн би алан дэлхий төрсөн нь учиртай дуулан хараад төрсөн нь учиртай дуулж суугаад ээжийнхээ уйлхыг нь үзтгэж дуун тэнч чадах шингэж байдгийг мэдээд дуун уран зохиож дуунтай хамт амьдрах гэсэн би дуулан хараад төрсөн нь учиртай гэдэг нэг юм хэсэг нэмэлт байдаг шүү дээ. Би бүтэн уншсангүй. Тэгээ энэ дотор та нар анзаараад тэр эмнэг сэтгэлийн уйраагаад гэж байгаа юм. Адуу манаж дассан атархан талмагтаа анхны хайртай учирч эмнэг сэтгэлийн уйраагаад гэж. Хүний сэтгэл бол эмнэг догшин байдаг. Юугаар уйраадгийг хайраар уйраадаг. Энийг бурхны нам шууд ингэж хэлээгүй дандаа тэр код гэхүү нөөц бүлгүүрүүдийн хэлчихсэн байдаг. Яруу найрагчид энэгийг тайлбарлаж өгдөг юм шүү. Тийм учраас хүмүүсийг шүлэг ном зохиол уншуулаа. Уншуулахдаа ихтэй сайныг нь олж уншуулаа. Сайн сайхан бичсэн сонгод уран зохиолоо уншуулаа гэж бидний гуйгаар таны зөвхөн хүрээдгийн учир энэ шүү дээ. Жишээлбэл одоо тэр түрүүн хэлжэн дуулж суугаад ээжийнхээ уйлхыг нь үзэх гэж уран дуулж гэдэг чинь жаргалтай хүний явдал үстэй. Гэтэл тэр дуулж чинь Хараагийн ертөнцийн жамаар багтаасан байна тийм үү? Тэгээд тэр дууг
утгатай байна уу? Тийм үү? Ямар хүн нарийн утга энэ ямар нэг энэ сайн шүлгийн мөрөдөд байж гэнэ үү? Өнөө дэндийн бүрдэржиг яри. Дэндийн бүрдэрж сайхан болсол бидэнтэй амьд байлаа. 44-84 гэдэг улаан бүрэн машинтай гоё сайхан буур нэгэн цаг одоо залуучууд бас бусд нь үеийнхэн мэдэх байх. Чингис номын хүчнээс төрөөгүй, Чингис сумын зэнээс гараагүй, Чингис өөсөн ээжээс төрсөн, Чингис өөрөөр түүхээс гарсан бай. Ийм дашгын шүлгүүдийг бичээсэн, тусгаар тогтоож байгаа тохиолдсон зарим биеийг бичижсэн энэ дэндийн бүрдэрж анх яаж ярих болсон гэж та бүхэн бодож иж магадгүй. Тэгээ энэ хүн ч гэсэн өөрхөн дурсамжтай бичсэн байдгийн. Энэ хүн өөрөө багтаа аав өсчилтэй аавгаа өөрөө мэддэг байж гэхдээ одоогийн энэ хүн жоохон хүн шиг ч юм уу 2 дугаар ангийн нэг одоо намтай хүү байхад нь аав нь өөр айл руу явчихжээ. Тэгээд тэр үедээ тэр хүүхд өөрөө насан туршаа санаж явдаг. Тэгээ яасан гэхээр нэг өдөр нөгөө сумын сургуулиасаа бистэ дөрвж ирчээд хуцаа дайжсэн чинь аавч хоёр түр тар нисэн бололтой. Тэгээд ихтэй аав яг надтай ягаад над руу нэг сүрхий цоо шилтэж гарснаа намайг үнсэн. Гадаа байгаа сартай хүрэн морион эмээлээд уян дээрээс солиход нь би хойноос нь дагаад уйлмаар санагдсан боловч гэртээ үлдсэн ээжтэй хань болъё гэж гүйж ороод ингээ орсон чинь ээж нь тоотой байсан сүд нөгөө өрөнтэй нөгөө өрөн загсаасан тоотой сүмөр нэгэн өрөнийг цоолоо аяга хутгаж аваад сан мэдхэн араас нь сүмөр зогссон юм аа чинь ингэж би аавгаа буцалж ирсэн гэж. Өөрөөр хэлбэл салаа байж байгаа өрөний араас тэр ижи сүм сайдынхаа бэжиг өргөө зогсож ирсэн тухай дурсамж байдаг. Тэгээд дэндийн бүрдэрж 40 жилийн дараа амьдралыг үзэж дуусныхаа дараа энэ дурсамжийг бичихтэй дараа нь тэр бичсэн. Тэгээд би дотроо юу гэж бодож байна гэхээр бидний нэг сайн мэддэг нэг дуу байдаг тийм үү? Адуучин нарийн хүүхнээ гэдэг ахын байна уу тийм. Энэ дээр юм мөрөд байдаг шүү дээ. Аавын өргөд ард болсон ард олон юу нэ? Хайрлаж яваарай зүгтээ. Аавын өргөд ард болсон ард олон хайрлаж яваарай гэж. Өөрөөр хэлбэл тэр нэгдүгээр цэвэр өргөд зогсож байгаа ээжийн хүн юм чинь. Аргагүй адуучин сайчин аавын хүн юм чинь. Энэ хүн бүгдийн шашинтай энэ өндөр гэгэний нутгийн дараа харин төрсөн. Эрен уул гэж одоо 900